Иргэд оюутан сурагчдын эрх зүйн боловсролд зориулан бэлтгэв. Нийгмийн хөдөлгөөн. Нийгмийн хөдөлгөөн гэж юу вэ? Нийгмийн хөдөлгөөн гэдэг нь тодорхой зорилго, үнэт зүйлд тулгуурсан олон хүний зохион байгуулалттай үйл явц бөгөөд нэг талаас нийгмийн өөрчлөлтийн их сурвалжийн нэг, нөгөө талаас нь орчин үеийн нийгмийн ашиггүй шинжүүдийн нэг юм аа. Бидний амьдралын орчин өдөр бүр өөрчлөгдөж, шинэ сорилт, шинэ боломжуудтай нүүр тулдаг. Энэ бүхний цаана нийгмийн хөдөлгөөн явагдаж, хүмүүсийн санал бодол, хүсэл зорилго, нийтлэг үнэт зүйлс нэгдэж байж нийгэм урагшилдаг. Нийгмийн хөдөлгөөнүүд нь эрх зүйн тогтолцоонд шууд нөлөөлдөг. Хүний эрхийн хууль, гендерийн тэгш байдлын зохицуулалт, байгаль орчны бодлого зэрэг олон шинжилтүүд нийгмийн хөдөлгөөнөөс үүдсэн байдаг. Өөрөөр хэлбэл хууль бол нийгмийн дуу хоолойн тусгал. Орчин үед нийгмийн хөдөлгөөн нь илүү хурдтай, илүү өргөн хүрээнд тархдаг болсон. Сошиал медиа мэдээллийн технологи нь нэг санаа хэдхэн минутын дотор олон мянган хүнд хүргэж, богино хугацаанд өргөн тархалтай хөдөлгөөн үүсгэх боломж бүрдүүлж байна. Дуу хоолойгоо илэрхийлэх асуудалд оролцох боломж өмнөхөөсөө хэд дахин нэмэгдсэн. Нийгмийн хөдөлгөөн бол нийгмийн хөгжлийн явц. Энэ бол хэн нэгний бус, нийт иргэний хүч. Өөрчлөлтийг хүсвэл эхлээд мэдлэгтэй байх хэрэгтэй. Иргэн бүрийн оролцоо, хариуцлагатай хандлага нь нийгмийн шударга ил тод хөгжсөн ирээдүг бүтээдэг. Өнөөдөр бидний хийж байгаа жижигхэн оролцооч маргаашийн том өөрчлөлтийн эхлэл байж болно. Нийгмийн хөдөлгөөн бол бүгдээрээ хамтдаа нийгмээ илүү сайхан болгохын төлөө хийх алхам юм.